ийм л зүйл байгаад байна те. Бид нар бүгд л өөрснөө тэнгэр юм. Хүүх үр гэж байгаа. Энэ хүүх зэв дээр хүүх тэнгэрийн хүүх үр гэдэг. Хүүх тамгатай гэж. Үнэхээр гоё хэлж байгаа. Би бол сүгдээ хүүх тамгатай, хүүх нохоогоо гэдэг нь хүүх чоноо хэлж. Хүүх нохоогоо дагуулгаад хүүх үүлтэй замбуу залруу сүүдрийн мензэх. Маш сонирхолтой зүйлүүд болдог. Одоо шинэ даалт ертөнцөөс болж гин үү? Үнэхээр одоо би нөгөө солиорч гин үү? Тэ. Ер нь бол хэцүү. Одоо шинэ 20 луу жилийн луу сард нар сар тэнцдэг өдөр хүүх зэв Японы үзэсгэлэн рүү явсан юм. Тэгээ тэнд очиод үзэсгэлэнд оролцоод могоо жил буюу улс амьрлахад буцна гэд. Тэгээ Японд үлдээсэн юм. Тэгээ Японд үлдээчээ за энэ үлдэнэ гэдэг нь тэгээ Японд үлдээчээд 25 он буюу могоо жил гарахад нэг үзэсгэлэнд ороод хөгцөө тэгээд одоо өвөө сайхан дүүрлээ нутаг утсан гэдэг ч юм уу. Нэг тэг үлгэр давшил юм ярьж шít одоо тэгээд аюу хэцүү энийг одоо би нотолж чадахгүй баталж чадахгүй гэтэл би өөрөө итгэл өмшөл оюун санаа ухамсараараа ойлгож мэдсэн зүйлөө бол үүсгэж чадахгүй нэг л юм баг. За тэгээд би нэг тэш мөнгө цаасын нөгөөд ингээд Монголд авчир ирвээ хөрхий. За ирлээ нэг орой ирлээ онгоцноос тэгээ би шууд гэртээ буулгаж авлаа хөгцгийг. Тэгэл одоо яах вэ нөгөө нэг би нөгөө энэ өөрийнхөө уран бүтээлтэй өөрөө хүүнэлтэн гэдэг шигтэй. За хүний нутаг ямар байна гэтэл те. Тэг хөвөө юм ээ. Онгоц тэнгэр бууцсан юм шиг л те. За яах гээд одоо тэр одоо лус амьрлах буюу могоожл гарахаар ирнэ гэсэн. Учир шалтгаан юу? Хувлааны үед монголчууд маш том усан плотыг яасан. Тэгээ далаа дээр маш олон баатруудын сүнс тэнд оршиж идэм бэ. Лус амьрлахаар гэдэг нь могоожл гарахаар тусдаа гэрээ ээж. Тэгээ хөгцөв одоо энэ сүдэр биендээ дээд тэнгэрээс хөх үүлтэй те заларч шээ. Тэг ингээ ирээд тэг монгол хүн их сонин. Тэгээ тэр лусаас гэх юм уу тэр далайтай гэрээлээд тэндээс одоо тэр шүүрдэж гэх юм уу тэр 10 түмэн баатрын сүнсийг ар нуруундаа дайжглаа. Би үу сайхан дүрлээ өөр болчир гинэ гэд. Тэгээ би одоо нөгөө гэртээ нөгөөдхөд залчихсан аваад ирсэн. За энэ гэрээр дүүр 10 түмэн баатрын сүнс одоо ингээд дүүрчихсэн одоо. Тэгээ одоо энэ дээр одоо яах юм одоо? Хин хаана хайшаа явах юм? Өөртөө яваад өгд юм уу яа тэгээ би ч бас шоглоод бас нөгөөдүүлтэй чинь бас ингээд тэгин чин дандаа л ухамсараар л дамжуулж л ярьж байгаа зүйл. Одоо би хэлээд байж түр нөгөө би юу нотолж чадахгүй. Гэхдээ би үүсгэж чадахгүй юм л зүйл. За тэгсэн чинь Монгол хүн Монгол амьтны буюу ялангуяа адууны дис сүлнийхээ инстинкт буюу ДНК-г танд юм байна. Нөгөө нэг тэнгэр дээр бас энэ хоёр чинь хоёр өөр бүтээл шүү дээ. Тэгтэл одоо энэ тэнгэрийн дээр гарч байгаа одоо энэ сэвлэг үсмэл ус үлээ гэж. Тэр нөгөө сэвлэг ус бол хүний ДНК буюу амьтны ч гэсэн одоо шин ДНК. Тэгээ одоо бид нар чинь цагаан 9 сүл хар сүлдгээ тэр адууныхаа дис сүлээр одоо шүтэн татам хийгээд идэг. Тэгтэл тэрнийхээ инстинкт танд юм хөөх амьт нөгөө монгол хүн чинь. Тэр далаагаар одоо шин одоо би бол одоо нэг өстө үлгэрчил юм ярина. Ер нь бол одоо мань хүн одоо ингээ ар нуруундаа ингээ хөхөл юм хар адууны дис сүлтэй. Тэр далаагаар шүүтэй явахдаа тэр нэг дэлнээс нэг баатрын сүнс гэж. 10 баатрын сүнс ар нуруундаа дайж ирлээ. Үүрч ирлээ л гэсэн. Үу сайхан дүүрлээ. Тэгээ учир шалтгаан тэр лус амьрлахад лустай гэрээлж л одоо тэндээс л одоо үржилт ажил ирлээ. Яг 10 түм гэдэг нь бол би одоо энэ нэг хөл үсий ч одоо ингээд ямар тоолоо суух биш эний ч одоо энэ талаас суух зүгээр. Ер нь бол 10 түм гэдэг нь их л олон баатрын сүнсийг одоо их нутагтаа л авчирж байгаа дүүрээд л авчирж байгаа санаа. Юм бэ. Тэгээд могоожл гэдэг нь лус амьрлахад л одоо тэр гэрээлс. Яг хөө тэгээ барагдахгүй хідэн 10 түм гэдэг чи одоо хідэн төмч байгаа хідэн 100 төмч зэрэгч байгаа тийм ээ мэдхгүй зүгээр ер нь бол тэгээ тэгсэн болоо сайн хэрэг ер нь бол за тэгээгүй байсан ч л одоо яг хөө би өөрөө ашгаруулаад л сууж яах гэсэн санаа. Ер нь бол хүний нутагт
одоо тэр Японд ингээд нэг айлд одоо харж хандж байгаа тий. Хүний нутагт харж хандж байсан охин үр балчирт нуган Баатар хүү заяа бий гэж. За одоо мань хүн юу хин зөв ер нь бол нэг жил болчихж байгаа чинь луу жилээс могоо жил гартал Японд одоо нэг айлд байгаад. Тэр нөгөөдг нь харж хандаад л одоо юу гэдэг ингээ байж гэнэ гэсэн үг тий. Тэгээд тэр би нөгөө нэг Японд харж ирсэн нөгөө Монгол охин л доо тэр Японд ажиллаж амьдардаг. Тэгээ ингээ хэлж байгаа. Ахын дөө одоо Баатар хүүтэй одоо жирэмсэн болоо одоо Баатар хүүтэй болжээ. Баатар хүү төрнө гэдэгхгүй юу? Би бол тэр охиныг одоо жирэмсэн болсон мэдэхгүй шүү дээ. Ер нь бол хөх зэвийн хэлснээр л тэгээ мессежчгүй гэсэн чинь та намайг жирэмсэн болсныг яаж мэдсэн? Би ингээд 12 жил одоо ингээд жирэмсэн болохгүй. Ингээл гинэлж үрсэж жирэмсэн болсон. Бас хүүтэй гэдгийг мэдсэн байна. Та тэгээд намайг жирэмсэн болсон хүүтэй гэдгийг яаж хинч мэдээгүй л байсан хэрэгтэй. Тэгэхээр нэг тийм хүү мэтээ. Тэгээ харийн нутагт харж хандж байсан хүү болчихт нүхэн Баатар хүү заяа бий гэдэг. Хэлж ирсэн байсан. Би бол одоо тэр охин жирэмсэн болсон мэдгүй. Тэгэхээр энэ бол нотлохоо юм уу? Баталгаа ч юм уу тий. Ер нь би нэг бусдад хүмүүс ер нь баталгаа нотлохоо үгүй тийм гэдэг шаардлага байхгүй. Ягаад гэвэл туйлын үнэн тэгвэл хаалсэлэнгүй ер нь бол үнэн. Учираас ер нь би үүсгээд удлаа алчдаг ч юм биш. Ер нь бол тийм л зүйлүүд байгаа даа. Тэгэхээр ер нь бол одоо урлагийн анжлан бурхан л гэдэг шиг те. Ер нь бол ийм айлуулах юм. За одоо тэгээд энд амтай аль бүтээл хийхийг боддог. Одоо ингээд тэнгэрий гэдэг чинь энэний араас одоо тагшнууд хийх төстэй. Яг түрүүнийсэнчлэн нөгөө нэг том байхгүй тий хол хулаар нь өрөглөөгөө хүртдэг гэж санаа юу. Хүртийн хэмээвээс тэнгэр би 3 жинээс хүртэнэ гэдэг. Тэнгэр гэдэг нь заавал одоо нэг л одоо тэнгэр гэдэг нэг нөхөр л байгаад байгаа биш. Ер нь бидний дээд үг дээдс тэнгэр одоо магадгүй хинт шараадагдгүй бүр дээд одоо оршихуу ухамсарл ахгүй да ухамсарл ахгүй. Ухамсар оюун санаа гэдэг нь өөрөө мөнх оршихуу энерги гэрчим. Тэгээд эндээс л одоо бид нар тасарсан ямар нэг оч гэл ба юу гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ чинь дагаад дахиад ер тагшнууд байх хэвээр. Тэгээ хийгээд хэрэг жилж гэнэ. Одоо би ч одоо тэгээд нөгөө тэгэл одоо наавч одоо наттай ч одоо ер нь яаж харьцахаа мэддэг болсон. Нөгөөдөл чи би ч тангална, би ч гүди, нөгөөдөл чи гүрийн тэгээд л дундуур нэг юм тэгж нэг хийх байх. Хийгээд хэрэг хэлж өгнгээд ерөнхийдөө бол тэр тагшнуудын тоонууд өгсөн. Тэгээд тэр тоонуудын учрыг би сүлд нэгэ бодох нь ер нь бол ер нь л актер хэлтийм битээ тий. Ер нь бол тэр тооны учир байна. Ингээд уран бүтээлүүд одоо зөвхөн цөөхөн хэсэг нь дээ шүү дээ. Тэг ингээд энэ их уран бүтээлийг ингээ хийж яхад одоо уртландаа ч юм уу, гэртээ ч юм уу байхад тийм ер бусын тийм сони юм болж байгаа одоо ингээд гинт ингээд тантай хамааралтай юм ярих ч юм уу, өөр хүнтэй хамааралтай. Одоо сая бас нэг жишээ боллоо л да тэр Японд байсан охин ингээд тэрнээс гадна одоо өөр юм танд ингэж хэлэх ч юм уу, ахуйд ч надад нэг ингэх гээд юм ч гэдэг юм эсвэл ингээд сууж яхад ингээд хажууд хүн байгаа ч юм шиг ч юм. Ер бусын тохиолдож юм. За одоо намайг одоо ер нь энэ шар хад юусаа хайж болохгүй байна. Хувцсын тасгийн үйл гарч байгаа. Манай нэвтрүүлгийг үзэж байгаа. Гээд одоо ер нь бол хэцүүдээ одоо тэгээд манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бол аюух тийм талаар их сонирхдаг. Тэр талаар тэгэл одоо нэг л адилхан нөхдүүд л үздэг юм байна л да. Одоо би сайн мэдэхгүй. Ер нь бол одоо хэцүү юм ярина. Одоо тэгээд олон нийтийн сувгаар хэцүү юм яриад ах хаашаа зүгээр одоо их сонирхолтой их тохиолдно. Манай цаг бол тийм зүйлд зориулсан цаг. Ярьж болохгүй ч юм уу бас байна тий. Шинэ одоо үүлэнд явна. Оюун санаа ухамсараар гэх юм уу одоо ухамсар өөрөө ерөөсөө мөнх орших учраас бие махбодыг дарамгуулж гэдэг. Бид нар одоо тархины ухамсар аюу одоо шин чанараар дээр аюу хачуулагдл өгөөд далд ухамсарыг ер нь орхигдуулаад тэгээд дэвгэн нөгөө далд ухамсараас ирсэн чинь нөгөө бие махбод нь аахгүй баахан өөршир эсвэл одоо алт мөг нэр төр алдар
одоо хөөцөлтөд бол ингээд нэг юм хизээч энэ ертөнцийн төр үйл орших нөгөө сүүдийн ертөнц байгаа дээ шүү дээ. Бид чинь энэ сүүдийн ертөнцид мөнх орших юм шиг л одоо аваа явах юм шиг л одоо ингээд амьдардаг. Тэгэл нөгөө хэцүү байна. Тэг ингээд ах юм. Тэгээд нөгөө сүнс нь гэнтэл одоо ухамсарын сэрэнгүүтэл миний биеийг агаа хийчээгээ гэдэл тэгэл бухимдалтаа уурдаа эсвэл гомдох, уйлах шин чанарууд илэрдэг. Ганцаараа баймаар санагдах, уул ус руу гарах одоо тэр нөгөө сүнсний ер нь бол махан хоёр бие биш шүү дээ. Хүн одоо тэр ингээд хэлээд алтан мөнгө утсан гэдэг нь хоёр тархины ухамсар, оюун санаа нь буюу одоо тархины ухамсар, зүрхний ухамсар хоёрыг одоо алтан мөнгө уцаар төлөөлөд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө ер нь бол тарих бол хоёр дээр хоёрыг нэмэхээр дөрөв л гэж боддог. Ийм л ухамсар. Энэ бол физик буюу шинжлэх ухаан тий. Зүрхний ухамсар буюу одоо бол хоёр дээр хоёрыг нэмэхээр хоёр тэг бомч гэж бодно. Тэнд бол мөнх оршихуун одоо ингэж хэлээд байгаа юм л да. Мөнх оршин, эс оршин гэдэг юм. Бага юм шиг байхгүй ч одоо шашнаар бол одоо хоосон хүн чанарын тухай юм шиг тэр нэг тиймэрхүү ойлголт. Бага. Тэнд байхгүй юм байхгүй. Байх юм байхгүй гэдэг. Тэгээд юу үгсүүгээ одоо энэ ч одоо тий. Тэний тийм л юм байгаа. Байхгүй юм байхгүй. Тий. Байх юм байхгүй. Байгаа юм байхгүй. Тэгэхээр чи ер нь ингэдэг тархины ходоод нь бол биш зүрхний ходоод нь бол тарих юм гэж хэлээд байгаа байхгүй юу? Тарих бол босруулах хэрэгтэй байхгүй юу? Зүрх сэтгэлийн босруулах хэрэгтэй. Ходоод тарих бол. Бид нар бол ходоодороо ер нь бол зүрх сэтгэл тархийг дарангуулчих хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн цагт л нэг арай өөр юмыг өөрөөр харна. Юм бүхний учрыг олно ойлгоно тий. Тэгэхээр бид нар бол тархиараа зүрх сэтгэлээ дарангуулчаад би хэлдэг ш нөгөө тарих юу гэж боддог вэ гэхээр энэ хөөрхөн, энэ ашигтай, энэ нэр төртэй, энэ алдартай, энэ алт мөнгөтэй гэж хараад. Зүрх бол тэгдэггүй. Тэшээ хайр сэтгэлийн талаар ч гэдэг юм уу аливаа зүйл дээр зүрх бол чи миний нүдээр хартагч болоос. Чи яаж яваад нэг юм юмтай гэдэг байгаа ш тэ. Тэсэнд нөгөөх нь чи миний нүдээр ч хартах болоос. Энэ зүрх яриад байна ш тэ. Юу нь бол хайр гэдэг ингэж чад. Тэгтэл хайр нь өөрөө хайрын үндэс гэж юм байна бас. Хайрын үндэс нь хүлэмжшөрөх үсэг хэлдэг гэж. Хүлэмжшөрсөн нөгөө нэг дорж байгаа нөгөө дулмаагаа тий. Миний нүдээр харуул хартагч болоосоо гэдэг шүү дээ. Тэр чинь нөгөө хүлэмжшөрсөн цагт бол тэр бол бүх нөгөө хайрын үндэс гэж. Нөхцөл үгүй хүлэмжшөрөх гэдэг баггүй юу. Тэгэхээр хайр өөрөө бас үндэс suurтай байна. Тэгээ нөхцөл тавиад хайрлах бол үндэсгүй хайр мэт гэсэн санаатай. Сүргүй байшин гэж. Тиймэрхүү дөө. Ер нь маш энгийн ойлголтоор л ойлголт. Бид нэг тэрэнд нэг Америкийн түргэн актер байх шаардлага багч. Хамгийн тэнэг хүн л ойлгох л хэмжээд л хэлдэг шүү дээ ер нь. Итгэж одоо шин зүүрүүгээр хэл зүгээр тэрийг ойлгуулсан хэлсэн байдаг. Жишээ нь Secret of Secret гэж хүн төлөвтөн гинт тухаарсан юм шиг л нэг юм те яриад гэсэн чинь яг тэр ном болол ингээл гэтэл монголчууд мэдчихсэн. Яаж те балаа хариулаад тэгээд ертөнцтэй тэгэл амжилж исэн гэтэл ор мөргөчүүд л гэдэг. Гэтэл одоо тэр яаж одоо тэр юуг мэдчихсэн байх юм монголчууд. Одоо энэ баруун ертөнцийнхний судлаад байгаа юмыг англи эрт манай хүүхдүүдэд мэддэг байгаад хэлдэг. Secret of Secret-ийг санаж бол бүтэн, сажилж бол хүрнэ гэж байна. Энэ чинь Secret of Secret шүү дээ. Нөгөө нэг одоо том яснаа одоо гадныхны цаг. Бид нар тэгвэл мэдчихсэн. Сан сэрхэд түрүүнд одоо хүс мөрөөдөл гэж санаа шүү дээ. Эхлээ санах, тэгээ сэрэх, сэдэх, сэрэх. Тэгээд сажилж бол хүрнэ гэдэг үйлдэл хий заавал. Тэр нэг арга бэлэг хоёр заавал тэгээ бэлгэн түрүүнд. Яг монголчуудыг устгаж чадахгүй угаасаа. Яагаад устаачгүй тэг ер нь бол. Тэгээд тааш ер нь бол нөгөө гурилын сав байлаа гэхэд манай гурилын сав ямар гурилын дууссан. Хоосон сав. Ямар хурдан дундраа вэ ерөөчд. Манай гурилын сав ямар дундуурхан гурил байвал ямар хурдан дүүрээ вэ ерөөчд.
Ерөөлөө эхлээд хайрлж чинь тэг ерөөлөөсөө үүдэлтэй дүүрдэг бэлгэнд хүрүүлж байгаа. Миний биеийг албаас би эс бүхэн гэж. Тэг би мөнх оршдог. Ийм философи таартсан гусдаж чаддаг. Биеийн албаас хүнсрээ оюун санаа нь мөнх оршдог. Тэг дандаа бэлгээд хүрүүнд нь явжсан. Одоо болохоор нөгөө арган төрүүлчгээд нөгөө бэлгээ яа таамлтай юм. Тэгэхээр нөгөө одоо нөгөө бэлэг зүүн амны бэлэг мэлэг гэл одоо ам ааштай юм уу гэл. Тэрөөсөө л тэр тэр сонин сонирхолтой зүйлсээс ярьж болохыг нэг яриад гэж л дээ. Одоо юу нэг уг нь багаар л ярьлаа л да энэ хөөх зэвийн талаар тий. Одоо нэг юм энэ одоо солиорч хүүхэлтэй хичээл энтэйгээ яриад өөрөө яриад хөөх ертөнцийн бүхэн төлөвтний юутай юм шиг үндэсүр юм шиг яриасаад орчин эхлэх байгаа зүгээр. Юу нь бол бис ер нь бол одоо алтан туулын үүлэнд эсвэл лагчтай явсан үйл байх ч тийм газар доорх 7 оронд шүтээ болсон хүрэл юм одоо юугаа алдсан юм байна. Алтан туул бурхнаа гэх юм уу одоо шүтээ нэг юм. Тэр түүнийг алдсан эсвэл лагчтай одоо бурхныг авах гад үүлэнд явсан байх. Тэр оюун санаа өөрөө бол энэ бодит зүйл байхгүй юу? Мөнх оршихуй бодит зүйл байхгүй. Тэгээд л суулгачтай яваад нэг улаагч алдаад 8 улаа гарч ирсэн. Тэрний нэг нь биел байсан юм л. Тэгээд тэр хүрэл тийм бурхнаа авчраад юуны төлөө ингээ одоо үүлэнд явсан. Аливаа үйл их үйлд баг золиос гардаг. Ер нь дөрвөн дэшээ гараад дөрвийн нэг нь бий байж байгаа. 5 дэшээ гараад 5-ны нэг нь байж байгаа. 4 доор тулаанд тэгээ би буцаад 3-аа дэшээ гаргаад ингээд өөртөө ингээд нэгийг алдцсан юм бол тэр газар доорх орон гэж байдаг л тэнд нөгөө юм бурхнаа их хүрэл юм гэх мэт нөхөө тийм их одоо шүтээ юм да тий алдцсан. Хамаагүй ярих хэрэггүй ерөнхийдөө одоо шон хүрэл эрдэнэ мангасын бүтээж хахад одоо юм зөндөөлстэй үлгэр шиг болдго юм а юу н одоо эврээ голоод нөгөө хийж явах. Нэг чинь эхлээд баримлын шавраар хийжтэй. Баримлыг хийж явахад эврээ голоод юудөө болтго би тэгэл баахан эвэр зөвлүүлээд янгэр ямаа одоо элдв янзын зар юм хараад л ингээл амтын сураг яж. Тэгсээр баахан эвэр ягаад юудөө голоод болтго. Тэр баримлын дуусчих. Тэгээд яах вэ ямар одоо яах гээд одоо ямар эвэр тэрийг хэлчихэл тэгээд тэгэл нөгөө нэг баахан эвэр хайгаад нэг эвэр байсан манай нэг таньдаг ахвад тэр нөгөө ийм сонин содон уургасан юм эвэр байдаг юм. Хөө наад юм биш үү? Наадах чинь байж таа гэд. Би нөгөө нэг таагаад таниад мэдээд нөгөө авъя гэд тэгсэн байсан дундуур нэг нөхөр очоод наа тань манай найз тэг очоод авцсан. Өө наач миний эвэр байсан би одоо тохирцсон үнэ яцсан ийцэн. Шинж төрүүлж очиж авсан одоо автлаа. Тэгээ заа чи наач одоо эзэнтэй л эвэр одоо тэгээс би тэгээд жоо харамсаад одоо энэ одоо эврээ алдчихлаа тэгээд очиж авчдаг байж. Мань хүн 3 өдрийн дараа хараа хадаг гэдэг шиг хадгнаа тавь барай орд ирсэн. Би яг энэ одоо хүүл эрдний энэ эврийг за 3 шөнө 3 өдөр 3 шөнө унтсангүй энэ өстой энэ эвэр чи маа энэ эврээ аав гэдэг. Ер нь бол. Тэгээ за яаж 3 шөнө яа хэлсэнгөө. Одоо айлс юм уу ичээс юм уу юу н. Одоо энэ нөхрөл эврээ нэхэж атсан баг та. Тийм өөрөөс нь асуул хэлэх юм. Нөгөө нөхөр чи хэлэхгүй байгаа юм чи. Тэгээ ямар ч сайн аваад ирсэн. Тэгэл энэ эврийг нэг л тэгэл бүтсэн. Дууссан тий одоо. За энэ чинь ингээ баримлын шавраас хатуу хийв нэг ирж хийв аваад дараагийн ажлын процесс үйл явах гэсэн. Тэгээд хив авдаг нэг дүү бас ингээл хэвээр хамаа намаагүй аваад би хэвээр хөлөөрөө ч хив аавна гараараа ч явна би бол номер 1 хив аваач ингээд л одоо онгороод болтгоо цаа чи наад чинь хамаагүй гэж болохгүй би ч бас эн чинь зүуд нойронд ороод л янз бүр болж ирсэн. Тэгээ ингэсэн цаа чи наад чинь болохгүй шүү одоо бас эвгүй байгаад идэг шүү энэ эвэрний түүх мөх яриа л те.
За хаста нэрээ гэл. Тэгээд л гараа хөл гараараа юм болоод л тэгээ явсан. Тэг чи нэг өдөр хийв авч амжчихгүй. Маргааш нь ирсэн чинь өглөө урлангийгаа сууж нөгөө хүү яасан чи. Хөөстөө шүн 2 хөлнөөс өргөөд өстой. Нэг ирсэн чи 2 хөлөөрөө өргөгдсөн одоо толгой доош харцсан гэд. Тэстэ шүн унтсангүй нэг мангас ирээд. Энэ мангас ч ихтэй амар мангас гэдэг. Тэр нөгөө хөлт чинь жоо айлгас ичээсэн юм уу? Одоо би өстой хахаас гараа гаргаж ийн өстой. Яа нэ ингээд одоо тэгээд л одоо тэр хийх болцоос сүүл явц дээр ингээд л өөрийгөө мэдрүүлээл тэ яагаал энэ тэр аргагүй хамтай юм тий. Одоо тэгжэл хэлэхээс аргагүй л юм л т. Тэгээд энэ чинь одоо энэ манай энэ нөхөр бол бас өөрийн мэдүүлэгтэй ирж байна. Би нэг юм ярихгүй юм шиг энэ одоо надтай ингээд зэрэгцээд үтлэх юм юм ингээд ой тэр үүрэгт зарагдаач гэж суучид тийм би ч одоо би ч одоо нөгөө нэг бид нар чинь нөгөө нэг одоо ер нь бол уран бүтээлээс уран бүтээл те энэ чинь яг ингээд мөнгө өөдтэй тэгж болохгүй айгүй хэцүү шүү дээ ингээд бид чинь амьдарч байгаа юм гадагшаа явуулахгүй одоо ингээд Холливуд Америкаас ингээд урлаг байгуудын ингээд ирцэл байна урлаг нь тэр ингээд явж болохгүй виз нь гарахгүй хийлдэн эсвэл нэг явахаараа би өвдөөд болж өгөхгүй лайтай шүү. Тэгээд нэг ингээд л байгаад ахил дээр залуутай байдаг юм шиг л одоо байх гэдэг юм шиг тантай. Ер нь их би одоо 3000-аад гаруй хийсэн байна. Тэгээд одоо ихэнх нь л ер нь аюу их тахил магл дээр одоо ч тэгээд шавийн гэдэл одоо ориг хулих гэдэг шиг нөгөө тэгээд л одоо хийгээдэл залуучуудтай яг одоо тэгэж манай ямар оюуны мүүлчлэгч биш ерөнхийдөө бол тэгэл тэгээ энэ холимог техник энэ донж ер нь одоо яг тэгээд ер нь бол төсвөрлийн түүх гэх юм одоо юмд бол өсөөгөө л үлдэн л дээ энэ огноогоороо 2005 онд хийжсэн хин чигтэй яг хөө хийсэн одоо тэгээ 2006 онд үзлэг гарснаас хойш гэх юм бол ер нь бол яг энэ донж хэлбэр ер нь холимог техник тэгээ Монгол ахуу тэгээ одоо бол яг бит бус үе бит өгөө за тэгэл гейм доол модель анимашн доол гэхээр зохиолын дагуух дүүргээл сүүлдээ юм одоо нэг баахан л толгоцтой нэг юм зохиолжуулахад идэг нөө барилгачин баримлчин те балетчин гэдэг шиг л одоо ер нь бол Монголын үндэсний контент мөн өмнө сэдвэн мөн өмнө жангаар бол яалж байгаа. Хүн төрөлхтний оюун санааны сав өмнөгт монголчууд 3 том бүтээл үлдээсэн тэр нь гисэр жангаар нуус товчоо. Баггүй юу? Тэгээ тэрний л нэг шүү дээ. Жангаар гэдэг маань. Яг хөө түүнээс өмнөх одоо Баян цагаан өвөн зулаалтар гэх том туйлууд байна. Зарим туйл дээр бол одоо жангар одоо зарим туйл дээр бол жангар одоо ар хоймор тийж зочлоо гэж байгаа шүү дээ. Жангар хүү гэж. Тэр чинь жангар тэр туйлын дээр гараад байна шүү дээ. Туйлын баатар туйланд гараад байна шүү дээ. Тий. Тэгэхээр тэр аль нь түрүүнд байх нь тий. Яг жангаар бол ерөнхийдөө 600 жилийн настай гэж үзэж байгаа. Тэгэхээр тэрнээс өмнөх төрийн туйл хүртэл байна. Төрийн засал хийдэг туйл гэсэн. Төрт усад хайлдаг туйл. Төрийн уйл. Зүгээр ингийн ард иргэдэд биш. Тэгэхээр энэ бидний оюун санааны аюу том бүтээл байгаа байхгүй юу? Соёл өв байгаа байхгүй бит ус учраас устдаж өгөөд мартагдах магадлал хүндэртэй учраас бит өөр дамжуулаад олон улсын зах зээл дээр тоглоом байна уу, анимашн байна уу, кино мэдгүй ингээд урлагаар дамжуулалт гарна шүү дээ. Одоо энэ чинь тийм хүмүүс одоо сонсохгүй байгаа хүмүүс эд чи одоо яалтай байлаа, уншихгүй байгаа хүмүүсийг залуучууд яах юм те. Тийм л юм болоод байна л да. Тэгэхээр бидний оюун санаа ухамсар ер нь ингэдэг юм л да. Өөрийн соёлыг мэдхгүй бусдын соёлд автна л гэдэг. Тийм л юм байгаад байгаа. Тийм л хууль үйлчлэл харж байгаа болохоор бөөд болохоор онгод нь ирж юм хэлж бөө засал юм арга чарга хийж үнтэй холбогддог шиг. Та болохоор энэ тэнгэрээс ирж байгаа мэдээллийг одоо бас яг бөө шиг ингэж бөө гадагшаа арга чарга засал хийдэг бол та одоо энэ тэнгэрээс ирж байгаа мэдээллийг гар хөлн болж
ингэж тойроод суугаад бас нэг төрлийн одоо улаач гэх юм уу тийм хөл юм байна гэж би бол төсөөллөө. За яг одоо тэгэл нөгөө хэцүүлдэ одоо энэ олон удган зайрангууд үзсэн нэг солиотой юм солио. Ер нь бол тамхтай байхыг үгүйсэхгүй одоо ер нь тий. Гэхдээ заавал одоо дүнд тачиг гэхээсээ илүү ер нь гэрээтэй өөр төрөл юу шүү дээ тий. Ер нь бол нэг одоо миний одоо намайг бол одоо ингэж ам л да. Их олон жилийн өмнө дөө тэр чи одоо хүүхч ахвал байсан. 7 жил хэвтэрт байлаа. Тэ. Учиршилтгаангүй 3 жилээр 4 жилээр нийтдээ 7 жил дундаа завсартай. Тэгэл дандаа л ийм хангаахаар яваа зүгээр болдог. Нэг ийм яагаад гэдэг мэдэхгүй те. За ингээд оншгүй өвддөг те. Сүүлдээ сохорж үзлээ. Тэ. Тэгээ нэг одоо ер нь сохорчоо тэгээ хараа орсон шүү дээ гэж. Илтэй юм харна үзэн тэгэл их төвхтэй ер нь бол тэгээд энэ насаа надад хайрал би чамд мөнх нас хайрлаа гэсэн санал тавиад байгаа байхгүй юу? Тавьсан байхгүй дээр үдлээ гэж одоо энэ насаа надад зориод би чамд мөнх нас хайрлаа. Ашигтай гэсэн болчихно гэдэг ингээд. Тэгэхээр би одоо бөөгийн тавилан төрөв заяагаар амьдрын гэдэг чинь нэг тийм дурлаад байх эсвэл бол хүсээд байх зүйл биш үү гэж бас их тийм чамгуул бас л хэцүү л алба тий. Тэгтэл одоо тэгэл би явж байгаа л үүлээрээ үүлий чинь гүцээгэл тэгээд л одоо тохирсон юм одоо тохир гэрээ их юм одоо санал их юм одоо тавиад л тэгэл одоо өөрөө ч мэдгч зүйлгүй яах дандаа л ийм өдөр чи даяа юуч тэгэл хүн чинь сохорчоод тэгээд ингээд хараа ороод гэдэг чи юу гэсэн ч тэгээ ер нь тэгэл ойр орчмаар оролтно нөгөө үүлийн л үтсэж байгаа юм л тэгэл яг хийдэг бүтээдэг насн дээр нь тэгээд л ирээд яагаад л тэгэл ер нь үүлээ хийе хийгсний чи хий ер нь бол хааж авах халахлах бамбаа чинь бол харвах номны чинь хөвч болээ харах сумны чинь зэв болээ одоо чавчлах сэлэмний чир чичлэх жатны чи үзүүр болж явъя би гэл ингээл энэ бас нэг аргадаж үзэн аян олон айгууч он тэ заргалж үзэн тэгэл хэвээ нэг үл хэрэгэлтэй нэг үл яагаад явна шүү дээ чинь хэл янз болгоно. Ер нь анхнаасаа угаасаа бидрийг юу яасан л гэдэг ер нь төрс гэдэг бүр одоо төрхөөс эхлээл бидрийг мэдчихсэн харж байсан. Угаасаа бүтээсэн угаасаа бүтээсэн сүнсний зориг гэдэг чинь тэр байхгүй. Зорилгоор санаатаагаар бүтээсэн тэгэл ажиглаж идэг сонирдож идэг тийм байдаг байхгүй. Тэгэл тэрийг алтгаараа л одоо тэгэл ер нь одоо юу болтг. Одоо тэгэл нөө шашнаар явах тэгэл өвлийн өөр янз янзаар л нэрлэнтэй. Яг би бол яг сүнснийхээ зорилгоор л яваа. Тэгэл өөр юм тохироноос хаяа ингээл няцах буцах заримдаа одоо тэгээд тохирохгүй байна уу тохирсон байна уу одоо наа хүлэн шүүс үгүй одоо би тэгэл гүрхээ тэгэл одоо өнгөш одоо тэгэл нэг дүг таг төчид ачиг хийгээд бараач үгүйчтэй юм л ингэж юм л да дүн хийж явал нэг нэжгээд хитэн төмийг барах байлаа дан биер энэ яв ингэж байгаа бол чи 10-ыг баруул жилгүй нэг юм л хэлдэг. За яах вэ? Одоо тэгээ тэрэнд ер нь бол улаач болно гэдэг хүн болоогүй бол одоо нөгөө хулгайч хүм хууль сурвал мэргэжлийн хулгайч тий одоо нөгөө нэг дата эдэн таатай 100 эдэн таатай хулгайч хүм хууль сурахаар мэргэжлийн хулгайч хуулиар хулгай хийж одоо шин тий түнтэй адилхан хүн биш бол хүн болоогүй байж улаач болвол бас юу болохгүй гэдэг тухайд бодох хэрэгтэй. Ер нь тийм.
хүн болж ижлүүлж болно. Өөр хүн болно. Тэгээд хүний дээд болно гэх мэтэр л явна. Тэгээд чи өөрөө яаж үл шаттай одоо чинь давсан хүн биш. тий. Нэг ухамсар нөгөө ухамсар чи энэ А-г ухамсарлахгүйгээр Б-г ухамсарлахгүй гэдэг байгаа байхгүй юу? Б-г алгасаа чи CD одоо болоод дээр шууд алхам ингээ харих юм бол хизээ нэг өдөр Б-г ойлгоход бол заавал ухарна гэж. Юу нь бол ахиж явдггүй. Одоо нэгсэндээ одоо ухамсараар дараагийн ухамсрын үүдийг нээдэг юм жамтай энэ хууль. Энэ ер нь яг ертөнцийн хуулийг л мөнгө тэнгэрээд байгаа шүү дээ. Ер нь бол энэ тэр одоо тэр гадаад дотоод Монгол даа биш. Ер нь бол хууль тэр капиталист социалист нэр даа. Тэгэхээр одоо нэг юм баталж чадахгүй, нотолж чадахгүй, тэгтээ үүсгэж чадахгүй л нэг юм байна. Ер нь хүн бүхэн л өөрийн гэсэн юутай л ахaltaа. Тэгтээ одоо манайхан бяцлагж, йоглж үзэж байгаа янз бүр. Ер нь бол аниргууд л анирвил гэж байгаа. Анир үгүй байл гэдэг. Тэгээд тийж чадахгүй бол хүн ер нь бодохгүй юм бодохгүйгээр юм байж чаддгүй л амт юм байна л. Байнга л одоо тэр яг энэ яасан бол гэсэн яваад идэг юм байна. Тэгэхээр аниргүй байхыг л одоо аниргүй л бай гэж. Аниргүй дотор л анир бий. Хоосон дотор одоо тий нөгөө гадагшаа хийдэг шалчгаасаа илүү тий дотоодтойгоо хэрэгцээч гэсэн санаа юм болоо даалт ухамсартайгаа харьцаач гэсэн санаа юм болоо. Яг одоо тарих бол одоо босруулах л хэрэгтэй юм. Одоо тархины одоо хотоод зүрхний хотоод нь тарих юм аа л гэж ойлгох хэрэгтэй. Энэ нэг юм зүрхний хотоод тарих гэх. Одоо би энэс илүү л хэлж чадахгүй байна. Ер нь энэ л одоо эцсийн л байдал. Ерөөсөө зүрх одоо ийм л юм байна л да. Одоо эрдэм мэдлэг бол тарихтай л ил ухамсартай холбоотой. Мэдрэмж бол ДНК буюу одоо даалт ухамсар буюу одоо удамшлалтай л холбоотой зүйл байгаа байхгүй. Энэ хоёр боловсрал гэж үзэх юм бол ялгаатай. Маш гол ялгаатай зүйл. Тэгэхээр хотоодороо бодож байгаа юу тэг нөгөө гэдгээр санах хэрэгтэй болгож байна. Тэгэл ил даалт ухамсар гэх нь алтан мөнгө хуцаар хэлжлээ шүү дээ. Чинь тэгэл алтан мөнгө хуц нь тэнгэрт хүрэх цаг тэгэхээр жишээ нь тархиныхаа ухамсарыг зүрхнийхээ ухамсараар дарангуулад тэгээд ил ухамсараа даалт ухамсараараа дарангуулж чадаад түүнийгээ удирдан жолоодоод тэгээд дэд ухамсартай холбогдно л гэсэн санаа. Тэгэхээр оюун санаа буюу одоо тархины ухамсараараа дэд ухамсартай холбогдож болдгоо байл гэсэн санаа. Тэгэхээр заавал нэг А Б В Г гэж явах хэрэгтэй л болж байгаа. Үсэг ийм л тэгэхээр нэг римбуч хэлсэн байдаг шүү дээ. Тарих бодлоо хян бодоос бүх юм ихтэй. Би бол арай өөрөөр хэлнэ. Зүрх сэтгэлээ хян зүрх сэтгэлээс бүх юм ихтэй гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр халиваа зүйлийг одоо тархиараа биш зүрхээрээ шийдэж байгаа ч тэр үнэн байх болно л гэсэн санаа. Гоё мэдээж. За та одоо сүүлийн үед юм төлөвлөж байгаа прожект төлөвлөгөө юу? Шинэ уран бүтээл. Би нэг ийм амар хувьсаал өөрчлөлтөө юм яваад идэггүй маа зүгээр ерөнхийдөө их тийм нэгэн чигтээ. Ер нь бол Монголынхаа үндэсний өв соёлыг олон улсад зах зээл дээр гэх юм уу түвшинд дэлгэрүүлэх юмсан гэсэн л ерөнхийдөө ганцхан л зорилготой. Энэ дотор одоо эхнийх нь одоо чангар гэдэг контент буюу том прожект энэ тэгэл одоо энэ ганц биерээ болж өгөхгүй байна л да яг. Тэгээд ер нь бол энэ юм системтэй юм том масви тэгэл одоо маркетинг менежмент хөрөнгө оруулалт уран бүтээлч тийм баг гэдэг юм багийн системээр л бүтээх ёстой зүйл байгаа юм. Тэгээд яг хөө ганцаараа л үзээ ялгаад болж
ер нь нэг юм ер нь тэгээд одоо сүултээ нөгөө солиорч юм нөгөө жангартайгаа ярилцдаг болсон шүү дээ. Ер нь яар нь өөр нуур нуцаал гомд нь ер нь хүн сэтгэлэл байгаад байгаа байхгүй юу? Тэр чинь дандаа юм ухамсар гэдэг чинь оюун санаа. Тэр нөгөө нэг энэ бодит зүйл энэ бол үйл мөн. Гэхдээ дээд нь биш гэдэг юм хэлсэн те. Дээдний үг гэхээр үг гэж байгаа. Гэхдээ үг бол дээдийн дээд нь биш гэх дахиад ингээд нэг зүйлийг ойлгохоо нөгөөх нь ойлгохоо дахиад ингээд левел ахиулаад яваад идэх байхгүй юу? Тэр чинь ингээд тэгэхээр ингээд алхасдаггүй байгаад байгаа байхгүй юу? Юу тэгэхээр би нөгөө хэлээд байгаа нь ухамсараар нээдэг үе талганд нэг ухамсар нөгөө ухамсарынхаа одоо төгчээд дэлгүүр онс гэдэг хаалга үүд байдаг гэж боддог. Тэгэхээр тэгээд дээдийн дээд нь юу гэхээр үг бол одоо доржоод улмаагтал тэнд очиод одоо тэрний төгсгөл үгийн төгсгөл. Одоо хараана ерөөнө тий. Ухамсар оюун санаа бол одоо үгийн дээд одоо ухамсар бодол санаа гэдэг байна. Тэр дорж гэдэг хүн нэг хүний ерөөлөө за эсвэл хараалаа гэхэд тэр дорж гэдэг хүн энэ ертөнцийн дээр бие махбодорч байхгүй болсон ч одоо хараал ерөөл болоод ухамсар одоо учраас бол устдад үгүй болдгоо энэ нэр учраас тэгээд ингээд юу болчихдог байхгүй юу. Нэгсэндээ бол үүлийн дээд нь ухамсар тэгээд дараа нь үг тэгээд дараад нь хамгийн одоо доод үйл гэх юм бол энэ хийж бүтээж байгаа юм зүйл байх гэдэг. Ийм ялгаатай л гэдэг юм нь. Тэгэхээр ингээд дээр нөгөө хэлсэн нөгөө түрүү Монгол хүн 3 хүн холбоотой гэдэг нь юм лээ. Ингээл зулаагаараа мөх тэнгэртэй. Тэгэхээр нөгөө хүн хоёр биетэй гэхээр физик бие бол бид нар бол идэж угаал өмсөж зүгэл баг хортуулаад ингээд л одоо байж энэ. Ер нь хүн бол хийсэн ярьсан эцэн уснасаа болж өгдөг. Хийсэн бүтнээс болж өгдөг л юм л юм байхгүй. Гэтэл одоо тэгэхээр нөгөө үүлийн дээдийн дээд гэхээр нөгөө ухамсар оюун санаа учраас тархиараа биш ухамсар оюун санаа зүр сэтгэлээрээ алиуд зүйл хандж байвал одоо тэнд л одоо нэг тэний чинь цааталтал одоо нөгөө далд ухамсарын чинь цааталтал нөгөө мөх тэнгэр чинь байгаад байна шүү дээ. Дээд ухамсар би яг хүмүүс юу ч хэлж болно. Ер нь бол томьёолох нь бол юу гэж хэлвэл одоо өндөр дээд, өв дээдс, өвөө, имээ, одоо онгот тэнгэр, сахиус юу ч гэж хэлж болно л доо. Ер нь бол юу ч хэлэх нь чухал байж байгаа юм л. Яг юу нь яг үндсэн юугаа л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ухамсар оюун санаа бол нийчнэл цааталтал мөнх оршихуй өндөр дээдүүд чинь л байгаа. Тэгээд ухамсар оюун санаа унтдаггүй учраас үүрэг одоо асуудаг заавал хариулах болно л гэсэн хууль үйлчлээд байгаа. За одоо энэ Монголынхоо сайхан соёлын үеийг хийж явах хүний зүгээс одоо босод одоо ирээдүйн өвлийн залуучуудаа уриалж ирэх сайхан үйл хэлээч. Яг бид ер нь кодлогдчиход байгаа одоо янз бүрийн ажлын матрикс затрах 3D 4D 5D ер нь бол кодноос гарах. Жишээ нь кодноос гарах ганцхан арга нь одоо ганцхан садах ер нь нэг арга нь би бол одоо энэ үлгэр домог туйлаа уншаач ээ. Ялангуяа энэ жангаар тэгээд хүнийг уншиж зүгээр л ятаж уншаад энэ бол тархины төвчээ тайдаг онс та хэрхэн одоо ямар мэрэгжил одоо шээ программист байна уу одоо юу байна уу те одоо ер нь бол ямар мэрэгжлийн эзэмшигч гол нь биш. Энэ тархины төвчээ тайлдаг гэдэг нь энэ онс мэтийн туйлаа уншаач. Тэгэхээр та одоо шин программист боллоо гэхэд одоо хүүхд залуучууд чангар унснараа ямар програм зохиох гэдгийг л мэдэх байхгүй юу. Тэгэхээр програмаа суралт тэгээс зохиолт. Хүн төрөлхтөнд ямар програм зохиох ёстой вэ? Яаж кодноос гарах вэ гэхээр тэр кодноос гарах төгжээ тайлах онсон чангар байл гэж хараад.
тэгэхээр жангар туйлаа уншаасаа л хэлээд байгаа. Ер нь бол тэгж уриалъя. Одоо тэгээд ер нь бол яг миний бодлоор бол нэг уншихгүй байгаа, сонсохгүй байгаа хүмүүстэй чинь залуучууд хойч үеийг яах. Тэгэхээр нөгөө энэ чинь нөгөө нэг тоглоомоор нь одоо хэрэглээгээр нь дамжуулаад явал илүү ойрхон тий. Одоо яг жангарын нөгөө зохиолуудаа бичиж байгаа нэг гейм доол зохиол ер нь тоглооны зохиол гэдэг бол арай өөр анимашныг бодвол анимашн бол одоо юу гэдэг кино зохиол бол ерөөхдөө үйл явц тий байгаа шүү дээ харилцаа яриа. Тэгтэл геймд бол зохиол болохоор өөр байна. Одоо шинэ голцоо модельүүд дээр дөрүүд дээр одоо шинэ алтан цээж хонгор гэл тэ жангарын баатрууд өөр ингэсэн тулалдах арга техник шин чанар давуу болон сул талуудтай байх хэрэгтэй. За тэгэл нөгөө дээд доод ертөнцүүд дунд ертөнцүүд гэдэг ингээд тэгээд тулалдах зорилго нь юу юм тэр гэдэг ер нь яаж тулалддаг гэдэг ерөнхий зохиол явна. Тэгтээ голцоо нөгөө дөрүүд дээр одоо шинэ ачаал бодлогож байгаа. Шинэ одоо миний нэг хэд хэдэн зохиолууд одоо Монгол гэж жинчүү хүүхний тухай чүрөөгөөгийн нэг соло гэдэг одоо шинэ олон улсад гарах соло гэдэг зохиол гэдэг яг голцоо анимашн талын тэгээд Модон шанины тухай Human Empire гэдэг бас нэг зохиол төр одоо цагаа шин цаг биш хин тэр бас хамт ажиллаж байсан Human Empire Модон шанины тухай л да. Гэхдээ анимашн тал юм. Одоо бол энэ чангар бол гейм доол модель зохиол нь яваал тэгэл дөрүүдээ ягаал ингээл яваал байна. Ер нь яг нөгөө багийн систем байхгүй болохоор юу яагаад юм жоохон удаашралтай л байна. Одоо шинэ сүн гэдэг нэг бас бүтээл хэлж байгаа бас J.R.R. Kelly гэдэг бүтээл бас юм зүгнэлт зохиол дүрийн хийгээл зохиол байгаал ингээл сүн гэдэг бас нэг юм одоо бас нэг зохиол одоо бас дүрээ хийгээл ингээл өндөг анхдагч юу дахин анхдагч юу гэдэг шиг ер нь сайн дүрээ сайн зохиол бүтэн сайн яруу найргаа сайн уран зурагаас яруу найр гэдэг. Яг л нэг тийм л юм болоод байгаа. Сайн дүрээс магадгүй зохиол үүсэж байгаа ч тийм. Эсвэл сайн зохиолоос сайн дүр бүтээгддэг ч нэг юм харилцан юм. Дандаа л тэгэл нэг юм нөгөөдг нь явж байгаа нэг юм сүнсэн мэдээлэл цаанаасаа хөөгдөл тэгэл хүүхд залуучууд ер нь өөрийнхөө сүнсний зорилгыг эхлээд мэд тэр бол туйлын үнэн зорилго байх болно. Тэгээ сүнсний зорилгоо мэдснээр чи хэрхэн төрсөн тухай өмнө хэн байсан одоо хэн ирээдүйд юу гэдэг юм 3 цагийн чинь л ер нь бол юм л 9 үе гэдэг шүү дээ ер нь. Тэгээ бүх асуултыг өөрийн талд ухамсар дээд дээдс юу ч гэж болно тэрнээс асуух хэрэгтэй. Үнтэйгээ ярилцаж байгаа хэрэгтэй. Нөгөө ухамсар оюун санаа гэдэг бол өөрийн энерги учраас унтдаггүй. Бид нар бол бие махбодоо унтааж туулж одоо нөгөө ажиллаж хөдөлмөрлөхийн тулд бие махбодыг унтах байхгүй юу? Ундах зорилго чинь. Шинэ хооллох зорилго гэхэд одоо бие махбодыг эрүүл сарвал байлгахын тулд хооллдог тий. Энерги босрол одоо энерги хөрөмтлүүлдэг тий. Энерги хөрөмтлүүлэхэд тулд идэж тий. Тэгвэл өөр их үүсвэрээс энерги авал идэхгүй ч байж болохоор л байгаа байхгүй. Гэхдээ одоо тэгээ нөгөө агаар болт гэдэг. Дээд түвшинд очиж ижил байх л та. Ер нь тийм үү. Ер нь физик байдалтай одоо дээд доод гэж байхгүй. Үнэ одоо ер нь тэр нөгөө л юу чинь их баг гэж мэдэхгүй байна. Дээд доод гэж байхгүй. Сайхан муухай байхгүй байна. Оршихуй өөрөө тийм хязгаарлалтмал бус байгаа хгүй юу? Цаг хугацаа алга байна. Тэгээ орон зай ертөнцийн мөнх оршихуй байхгүй гэж нэг юм аливаа зүйлтэй хязгаарлагдахгүй. Альбан тушаалд алтан мөнгө одоо хөөрхөн сайхан ашигтай ашиггүй ийм нэр алтар төртэй ийм хязгаарлагддаггүй ийм одоо би бус
одоо ухамсарлахгүй ямар ч юм тэр одоо бид нар сүнсэн бие махан бие гэл нэг энэ махан бие бид нар идэж угаал тэгвэл сүнсэн бие уур тийжээхий чинь бие учраас тийжэхтгэл хий биеийг юугаар тийжээхий аялд одоо жишээ энерги ирчмэл тийж тэгэхээр хиймар тийж ундаална мөн үү тэгэхээр хийм гэж юу юм оюун санаа ухамсар өсөл мөрөөдөл мөн үү за тэгэл нөгөө үнэртэн амттан явцдаг тий жишээ нь одоо сүүлд надад нэг тийм юу үзүүлж байгаа юм л да. Тэгээ хуучин бол одоо бол бид нэг зулмал барьж байна. Тийм зул байсан ч үл харин. Ер нь бол ийм дүл байсан гэдэг. Тэгээ ингээд нэг тийм цэцэгнийхээ нэрийг хэлэхгүй байна. Нэг юм цэцэг байна нэг юм. Тэр уг нь одоо бас л одоо тэр монголчуудын тэр сүнслэг гэх юм одоо үдээцээ гэх юм өөрийн сүнсээ ч юм уу те хоолдог хоол ундаал амттан гэж байгаа. Тийжээл те бид нар нөгөө тэгэхээр нөгөө яг одоо зуул бол бас нэг хэлбэр нь гэхдээ зулайг бодвол алай элчмийн хувьд одоо арай илүү байна. Тэр нэг тийм урамл байна. Түүнийг одоо ингээд тэр нэг бамбаш надад ингээд харуулад байна л тэгээд нэг тэр нэг тийм брэнд болчихсон байгаад байна. Одоо тий тэр нөгөө нэрийг би одоо магадгүй хэлэхэд нь би ч ажиж чадахгүй ч болно л та. Ер нь бол нэг ингээд харуулж байгаа нь тэр нэг тийм би бол тэр урамтыг хараад бол би одоо урам судлаач биш ямар юм. А ер нь бол тийм нэг юм урамл байна. Тэрийг юу аваад тэгээд тэр нэг одоо яаж юм тэгээ ингээ асааж тэр нэг юм бамбар шиг нэг юм дүл хасч тэр хөхдүүл гэдэг хөх үрийн хөх ундаалах гэж байгаа байхгүй юу. Тэгээ тийм тэгээ тэрээрээ тэр үнэр гаргаж ийн бас хярвас тэр амтны юутай болохоор тэгээ тэрнийг ундаалж нийдэж ин хамттан гэж. Тэгээ тэр сүнсийг одоо шин тэр галдвал нөгөө гал гэлээд юмчил тэр байгаа байхгүй. Тэгээд яг тэрийг одоо яг тэр одоо тэр нэг юм одоо нэг 5 нүдэн мөдөө одоо юу гэдгийг брэндүүчиг юм тэр брэндийг үүсгэх хэвээр тэр брэнд ш одоо тэгтгэл болж л те яг юу ер нь. Тэгээ яг одоо тэхээс ч арга байхгүй. Жишээ нь одоо тэгрий гэлдэг чи энийг түмэн олон түгээ ихээр би нэг юм тэнгэр гэдэг нэртэй нэг юм үлгэр шиг юм зохиож гал нөгөөдгөө одоо түмэн амтны кармаг суулгах гайтал одоо тэгээ хийгээд л зараал ингээл яах ч юм шиг айгуу төвөгдөл байна л дээ. Ер нь чи би ч одоо нэг юм бизнес юм яахгүй. Ер нь энэ чи хийхэд бас зөндөөч мөнгө гарах юм. Ингээд энэ чи хайрцаг савтаа тэгээ нөгөө тайлбар тойловчтай тэгээ тэр нэг энэ дүр төрхөөсөө илүү бас тэр нэг философи нь тэр хэлсэн тэр зарлиг буултууд нь тэр айгуу чухал байгаа байхгүй юу. Тэгээ тэнд дотор л Монгол ахуй өв соёл тэр уламжлал тэгээ хүндлэх дээдлэх босоо хөвтэй тулгуур тэгээл тэр ертөнд ер нь л тэр хүн ертөнц хоёрын л байгаль хоёрын л одоо ертөнц галактик хоёрын тэр хүн холбоо юу л юм л одоо андемны чадж байгаа л царай. Тэгээ ер нь бол ер нь ингээд холбоол гэдэг юм. Тэгэхээр энийг ингээд тэгэл одоо онг тэнгэр цасан улаач бүр 10 мөртөө заалгцдаг нөгөөдг нь нөгөө бөөний бөө гэдэг шиг одоо тэгээд бас нэг үлгэр яриад зарах гатагаа ч юм шиг болох гэдэг. Одоо өөрсдөө мэдсгээ нэгтэй юм шиг. Өөрөөсөөрөө хүлээж аваад. Тийм тэгэхээр одоо төмөн түгээхдэггүй байгаа юм тэр чинь. Тэгээд л ингээд л миний нүгээр хий орж ирэх хий оржсан ойрын эдэндээ өөх нөгөө ах нь авчаал байна. Тэгээ ер нь бол энийг юм тэрээ хүн сонирхоод одоо менежменттэй брэнд тэгээд тэрний утга учир юм юм одоо нэг юм юу л яах хэвэл байх нь л дээ. Ер нь бол тийм л байгаад байна. Одоо айлбар бүхэр одоо тулгын юм заалаад одоо хаалгалуудаа ширээдэг шиг тэр нэг манай нэвтрүүлгийг үзээд таны одоо энэ тэгрийг сонирхоод ингээд хоймортой задлаа гэд сонирхсан хүн одоо яаж тайтай холбож байгаа вэ? Мэдхгүй одоо би энд ингээд байчлаа. Тэгээд одоо тэгээд танаа юм уугаар яагаад хэлдэг юм одоо бүү мэд одоо би ямар одоо би дугаарыг ч нүрч байна. Болно амаа тэгэл. За манай нэвтрүүлгээр цаг зав зориулж нэг халтан цагнаас зориулж оролцсон маш их баярлалаа. Тэгээд таны уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд авах нь хаяад гээх нэгээ тэгээд ихэнгээ идэх бах уу. Тэгээд ер нь яг нь өөрийнхөө өнцгөөс олохын болоод хаягна хийгднэ тий. Ер нь бол мөнх оршихуйд
ухамсарыг л ер нь бол ухамсар бол өөрөө мөнх тэнгэр юм а бидний хэлзэрснээр тийм ээ. Ялаг гэж л ойлгож байгаа. Ер нь тэр л одоо явж хамгийн зөв. Их ухамсар юм байна. Ухамсар нь дээд ухамсар нь дээд нь одоо тэр ухамсар нь л одоо мөнх оршихуй. Тэгэхээр бид бүгд одоо Монгол төмөх хөхтөлт гэж байгаа юм л хөхүүр гэж байгаа. Одоо тэнгэр юм аа. Гэхдээ одоо ингэж юм л да яг монголчууд л нэгэн тэнгэр бусна газар авчих шиг тийм биш. Ер нь бол ухамсартай холбоотой учраас хийж болно л гэсэн. За маш их баярлалаа танд. За баярлалаа.